Тэгээ энэ хилцэх асуудлын нэг дээр энэ Улаанбаатар хотын иргэдийн хувьд тулгамдж байгаа хамгийн чухал асуудлын нэг маань ингээ орж ирж байна. Тэгээ энэ бол анх удаа орж ирж байгаа асуудал биш. Жил болгоны 9 сард бид нар ингээл нэг анхаарал хандуулаад ач холбогдол өгөөл урт илтгэлүүд тавиал ухаантай шийдлүүд танилцуулаад ингээл явдаг. Тэгээ миний мэдхийн одоо 10 жил яг энэ хуралд яг энэ илтгэлийг энэ мэдээллийг ингээд сонсоо сууж байна. Одоо бол яг үннийг хэлэхэд иргэдийнхээ өмнөөс ичж байна. Дахиад нөгөө нэг гал түлнэ. Дахиад нөгөө нүүрсний тухай асуудал, нөгөө нэг зуухны асуудал, нөгөө л нэг утаа мэдрэгчний тухай асуудал яриа сууж байна. Харамсалтай байна. Тэгээ сая амар төвшин дарга энэ илтгэлийнхаа хамгийн сүүлд нэг нэлээд одоо итгэл муутайхан шиг 28 онд бид нар дахиж гал түлэхгүй эрчим хүчээр юм уу нэг бол хийг азар ингээ халдаг болно гэж хэлж байна. Уул нь энэ үг өгүүлбэр дээр тулгуурлаж энэ илтгэл мэдээлэл юмнуудаа уулан танилцуулаад явж явах ёстой юм байна. Бид нар жилдээ яг энэ ямар нэгэн байдлаар энэ гал түлэх тухай асуудал дээр засгийн газар, айгантлагууд, нийслэлгээд нийлээд хичнээн тэрбум төгрөгийг зарцуулж байгааг ингээ бүгдээрээ л бас мэдж байгаа. Тэгээд зарим нэг одоо олонний танил нөхдүүд бол хэдэн жилээр нийлүүлж байгаад өндөр тоотой дүн хилжил байлээ. Тэгээ яагаад бид нар иргэдээ бодоод бүсээ чангахан шиг чангалж байгаад огт одоо бид нар нүүрс түлэхгүй, огт одоо гал түлэхгүй, зөвхөн одоо цахилгаанаар халнаа. Дараачийн шийдлүүдийг төрөөс дэмжиж явуулна гэдэг ийм одоо санаачлаг гаргаж болохгүй байгаа юм байна. Тэгээ нэг шин санаачлаг гаргахлаар л огт утаа түлдгүү, тэгтээ гал түлнэ гэдэг ийм л утаа гардгүү, тэгтээ гал түлнэ гэдэг ийм л шийдлийг яриад их юм. Одоо энийг бас болмоор байна. Нэгэнт бид нар одоо жил болгон тавьж байгаа энэ төсөв мөнгөө тооцоолж үзээд эрчим хүч одоо хангалтгүй бол тэрийг одоо хэдүүлээ нэмэгдүүлээ л та. Тэр хүчин чадлыг нэмэгдүүлэх тал дээр ингээд анхаарлаа хандуулад эрчим хүчээр нэг хэсгийг халаая. Өөр одоо ямар одоо дулаан байлгах ямар боломж олцсон байгаа. Хэний ч төсөөлөөгүй одоо долоон буудлын зүүнтлийн игнэ эсхийг тэр чигт ингээд нийслэл нэг 2 жилийн хугацаанд чөлөөлчлөө шүү дээ. Одоо тэнд нэг ч одоо гэр ороолын айл байхгүй болчихлоо. Тэгээ ингээд бид уул нь ингээд зориглоод хөдөлж чадвал бас гараасаа ажил гаргаад шийдвэртээ хүрээд ингээд болдгийг одоо уул нь бодтой харж л байна л та. Тэр эсхийн одоо айлууд байхгүй болсноор магадгүй Улаанбаатар хотын утааны тодорхой өвч гэсэн бас буурчлаа байгаа. А яг энэ шиг юм бодтой шийдэл гаргаад тэгэд огт одоо гал төлөвлөхгүйгээр 2 жил 3 жилийн хугацаанд одоо нэг юм дулаан байлгах тэр улс төсвөө зарцуулаад одоо тэр одоо юу гэдэг ямар одоо нэгэн байдлаар тэр мэдээж одоо өндөр төсөв гарах л баг. Гэхдээ энэ ямар 10 жил 20 жил ингэх гэж байгаа ш. 2 3 жилийн хугацаанд ингээд зохицуулж болохгүй ийм шийдлийг одоо яагаад ингэ ярьж болдгоо юм бэ? Тэгэл баахан утаа мэдрэгчний тухай асуудал ярих юм, баахан зуухны асуудал ярих юм. Тэгжсэн нөгөө л нэг түгээлтийн асуудал энэ төр гээд. Тэгэд цаашдаа ер нь иймэрхүү юм ярмааргүй байна. Цаашд бол огт одоо гал түлэхгүй, нүүрс түлэхгүйгээр яаж энэ олон мянган гэр хорооллыг хэдүүлээ дэд үтцэд холбох уу? Яаж утаагүй болох уу гэдэг ийм л одоо шин инновац, шин технологи, шин санаануудыг ярмаар байна. Одоо болохгүй бол бид санаачлаад уралдаан зарлая л та. Тэгээд энэ олон одоо боловсрол мэдлэгтэй мундаг залуучууд байлаа шүү дээ. Тэгээд энэ шинэ технологиудыг нэвтрүүлээд огт гал түлэхгүйгээр энэ гэр ороолынхаа айлуудыг нэг 3 жилийн хугацаатай 5 жилийн хугацаатай дулаан байлгах тэр арга технологиудыг ингээд явуулмаар ах юм. Тэгээ одоо бид нар дахиад 10 сарын чуулган дээр дараачийн хурал дээр дахиад нөгөө энэ утааныхаа асуудлыг ингээд байн яриад явна. Тэгээ дараачийн удаа зүгээр миний санал бол арай өөр юм сонсомоор байна. Тэгэхээр дараачийн хурал дээр
тэдүүн угаартлаа гэл актер тоонууд бас ороод ирнэ. Сонсохоос ч одоо аюултай. Тийм учраас дандаа ийм саяны одоо илтгэлийнхаа хамгийн сүүлд хэлсэн 28 онд бид нэг ширхэгч одоо гал төлөхгүй гэдгийг наашлуулад тэрний дараа жилээс бид ингэнэ гэдэг ийм одоо шин юунуудыг төслүүдийг одоо танилцуулмаар байна гэдэг саналыг гаргаж байна. Баярлалаа.